Дуудлага улаавч гэдэг маань одоо аврагчаасаа сөнөөгчөөсөө ялгаатай нэхэр ингээ улалдсан улаан гал руу яг биеэр гүйгээд орохгүй ч гэсэн арт талд нь маш зөв зохион байгуулалттай, холбоо зохион байгуулалтаа маш зөв сайн хийх хэрэгтэй. Мэдээллийг хоцроохгүй үнэн зөв дамжуулах үүрэгтэй гихчлэн бусдаасаа ялгаатай талууд бол байдаг. Би онцгой хэлний байгууллагад одоо 15 дахь жилдээ ажиллаж байна. Миний аав онцгой хэлний байгууллагад ажиллаж байгаад тэтгэвртэй гарсан хүн байдаг. Тэгээд яг удам залгахч гэдэг юм уу, дээрэс нь өөрөө цэргийн хүн болох дур сонирхолтой хөтлөгтөл анх орж исэн да. Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101 105 гэдэг тусгай дугаарт аливаа нэг гамшиг ослын дуудлага эренгүүд тэрийг ингээд тухайн өдрийн шуурхай зохицуулагч аль ойр байгаа анги салбар руу шилжүүлдэг. Тэр нь болохоор шууд биднэр дээр ирдэг. Бид нэр салаа бүлгээ гаргачаад иргэдтэй харьцаж, иргэдтэй холбогдож, хаягаа тодруулж өгөх нь маш чухал, хурдан тодруулж өгөх нь маш чухал байдаг л та. Аливаа нэг дуудлага мэдээлэл эхэлснээс дуусах хүртэл бүх тэр цаг хугацаанд мэдээлэлээ үнэн зөв дамжуулах, салаа бүлгээ радио холбоогоор хангах, иргэдтэй зөв зохистой харьцах гэгчлэн тухайн дуудлага дуусах бүх тэр цаг хугацаанд бол дуудлага улаавч маш өндөр хариуцлагатай ажиллах хэрэгтэй байдаг. Дуудлагын хувьд бол объектын галт төмөрийн дуудлага мэдээж дийлэнх нь байдаг, ихэнх нь байдаг. Дуудлага өгсөн иргэд рүү эргээд буцаагаад холбогдоод хаягийн тодруулах Улаанбаатар хотын хэмжээнд ер нь бол тэгэл гудамж талбай, нэршлэрээ ярьдаггүй байдаггүй ч гэдэг юм уу, хаяг юм тодорхойгүй, дээрэс нь ингээд нэг орон нутгаас шилжиж ирэнгүүтээ хаягаа мэдхгүй байж идэг иргэд хүртэл байдаг. Одоо хаягаа зааж өгч мэдхгүй байх нь одоо тухайн хаягн дээр гал унтраахын удаан очих ч гэдэг юм уу, тиймэрхүү хүндрэлүүд бол гараад идэг. Утас дуурангууд нэг шинэхэн ажилчин байх үедээ бол айгүй тийм сандардаг ч гэдэг юм уу, төгсдөг ч гэдэг юм уу, тийм байдаг байлаа. Тэгээ одоогор бол яг хуу гал төмөрийн дуудлага одоо жишээлбэл ярих юм бол гал төмөрийн дуудлага ирэхэд одоо цаана нь аль болох бага юм хохирсон, иргэд бага хохирол амссан байгаасаа багахан хэмжээний гал байгаасаа л гэдэг тийм л юм л дотор бодогддог л болч тийм үлээ. Өглөө ажил ээлж хүлээлцэл ээлж авахаас ихсүүлэл хариуцж хүлээж авах хэвээр бүх радио холбоо техник хэрэгсэл утас бүх юмаа шалгаж хүлээж авна. Тайван цагийн тухайн цаг нөхцөл байдалтай тайвнаа илтгэн цагийн уурын дагуу бүхэл эрэгтэйчүүдтэй адилхан аврагч гал сөнөөгч нартай адилхан цагийн уурын дагуу ажил үйлчлэгээ явагддаг л да. Радио станцны хувьд бол одоо манай дээр Хетра, Айком, Юнимог гихчлэн станцууд ашиглагдаж байна. Гар станц гэж байгаа, өөрөвчийн станц гэж байгаа, суурин станц гэж байгаа. Суурин станц нь бол автомашинууд дээр бас байрласан байдаг. Тэрүүгээрээ нөгөө нэг салаа бүлэгтэйгээ ч юм уу автомашин дуудлагаар гарсан салаатайгаа холбогдоход бол маш амар байдаг. Үүргэвчийн станцын хувьд бол ой хэрийн төмөр юм уу эсвэл үер усны дуудлага тийм холын дуудлаганд гарсан үед ашигладаг. Цуг гарчгаа салаа маань дуудлагаар гараа явуулчихаар араас нь за иргэдийн хувьд болохоор за багал хохиролтой байгаасаа, багал юм хүмүүс шатсан байгаасаа гэж нэг зовно. Эргээд салаа бүлэг хамтарч байгаа хамт салааныхаа хүмүүст болохоор алдаа дутагдаггүй, эрсдэлгүй ажиллаад ирээсэ гэж санаа сэтгэл зовно. За тэгээд салаан захирагч ингээд хаягн дээрээ ирлээ гэдэг станцаар тийм мэдээ өгөнгүүт л жоохон тайвширж эхлэн. За манай хүмүүс очисон юм чинь ямар нэгэн байдлаар тусламж үзүүлнэ, ямар нэгэн байдлаар иргэдэд ингээд тусламж үзүүлэхээр ямар ч гэсэн очсон юм байна гэдэг мэдээг авангууд ингээд жоохон тайвширж эхэлдэг. Тийм тэгээ гал төмрийг унтрааж дууслаа, буцлаа, анги руугаа буцлаа гэдэг тэр мэдээ бол тэгэл за амжилттай ямар ч байсан л амжилттай ажиллаад ирж байгаа юм байна гэдэг утгаараа тэгээд сайхан тайвшраал явчихдаг та. Би одоо энгийн үед эргэн хүн, гэртээ харахаараа ээж хүн, ажил дээр ажилтан албан хаагч хүн, тэр тусмаа эмэгтэй хүн, эхнэр хүн, ээж хүний хувьд энэ бахархалтай албанд ажилтдаг нь бол маш сайхан санагддаг. Төрийн талбайны өдөр зориулсан ёслолын жагсаалд бид нар бас оролцож алхдаг л да. Тэгээд яг ингээд
чагсаалтаа ороод бэлтгэл дуусаад яг далбаа мандуулж явах тэр агшинд ч юм уу ингээд эх орон, арт түмэн, албаараа бүхэл зүйлээр бахархдаг та. Онцгой байдлын байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдыг бол би ерөөсөө сэтгэл зүйн хувьд ч гэдэг юм уу, ажил хөдөлмөр гүйцэтгэх чадварын хувьд ч гэдэг юм уу их л өндөр түвшнийх л гэж үнэлдэг. Альва нэг гал усны аюул юмнаас айхгүй, шантрахгүй, үргэлж одоо эх орон арт түмнийхээ төлөө ажиллаж идэг учраас тэр тал дээр нь бол үргэлж бахархаж явдаг.